За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 1 сарын 21-ний өдөр байна. Гэтлэл номны 20, 21, 22, 23 дугаар бүлгийг уншихад бэлэн болсон байна. За хамтдаа 20 дугаар бүлгээс эхлээд уншийе. Ингээд ертөнцийн эзэн доорх үгийг хэлсэн болно. Үүнд би бол мөнхийн эзэн, ертөнцийн эзэн чинь болоо. Би та нарыг Египт нутгаас дагуулan авчирч боолчлын үүрнээс чөлөөлөн гаргасан билээ. Та нар надаас өөр хэнийг ч юугч шүтэн болгож, шүтэн биширч болохгүй. Та нар өөртөө зориулсан шүтэн болгож, хөх тэнгэр, хөрс дэлхий, гүний усан дах ямар нэгэн зүйлийг төлөөсөн дүрстэй бурхан бүтээж болохгүй. Та нар ямар нэгэн бурхан шүтэний өмнө мөргөж болохгүй. Бас хүндэтгэж болохгүй. Учир нь гэвэл мөнхийн эзэн, ертөнцийн эзэн чинь би бөгөөд ертөнцийн эзэн би хар хортой, харам ихтэй, эцгийнх нь үйлдсэн хорон үйлийн төлөө үр хүүхдүүдийг нь хүртэл шийтгэж, намайг үзсэн ядсан хүнийг 3, 4 үеэр нь цээрлүүлдэг болоо. Харин намайг хайрлан миний тушааж хэлсэн үгийг дагаж явсан мянган хүнд би хувиршгүй үнэнч хайраа харуулж байдаг болно. Өөрийнх нь нэрийг амнаасаа дэмий хоосон унагадаг хүнийг мөнхийн эзэн зүгээр өнгөрүүлэхгүй. Учираас та нараа мөнхийн эзэн, ертөнцийн эзнийхээ нэрийг амнаасаа хоосон унгаж, миний нэрийг барин бодлогогүй зүйл ярьж, хийж үл болно. 7 хоногийн 7 дахь өдрийг надад зориулан миний ариун өдөр болохоо байнга санаж байхтун. 7 хоногийн 6 өдөр та нар ажиллаж, зүтгэн бүх юмаа хийж үцэх хэрэгтэй. Харин 7 дахь өдрийг та нараа мөнхийн эзэн, ертөнцийн эзэндээ зориулж байхтун. Тэр өдөр хинч ямар ч ажил хийж үл болно. Үүнд та нар өөрөө болон хүүгүүд охид, ээрэм зарцнаар, мал зүрэгчин болон гаднаас ирээд танаад амьдарч буй харин хүмүүс бүгд хамрагдана. Учир нь гэвэл мөнхийн эзэн би тэнгэр, дэлхий, тэнгис, далай, түүнд орших бүх юмсыг 6 өдрийн дотор бүтээгээд 7 дахь өдөртөө амарсан учраас тэр өдрийг ерөн өөрийнхөө ариун өдөр болгосон билээ. Эцгийнхээ хүндэлж байхтун. Тэгвэл та нар мөнхийн эзэн, ертөнцийн эзнийхээ өгөх газар нутагт амьдран сууж урт удаан наслах болно. Хүн бүү ал, бүү завхаар, хулгай бүүхий, бусдын тухай худал хуурмаг мэдүүлэг бүүг, өрөөл бусдын орон гэр, эхнэр болон ээрэм зарц, үхэр мал, ээлжиг унаа гэх мэт бусдын гисэн ямар ч юмд бүү санаарахж байхтун гэсэн байна. Тэнгэр нижигнэн дуугарч, цахилгаан цахилан, эвэр бүрээн дуу хөнгөнөж, уулнаас өтгөн утаа суунаглан бууг Израильчууд харахтаа өөрийн ирэхгүй чичрэн дагжиж, холдон зогсцоогоод Мойсед хэлсэн нь. Чиний ярихыг бол бид сонсож болох юм. Харин ертөнцийн эзэн бидэнтэй ингэж ярихыг удаан сонсвол үхэх юм шиг байна. Үүнийг болиулж өгөөч гэлээ. Мойсе хариуд нь хэлэхдээ бүү айцгаагт. ертөнцийн эзэн та нарыг сорин туршихаар иржээ. Хэрвээ та нар түүнээс эмээж явбал гим хийхгүй байх үзье гэв. Ингээд хүмүүсийг холдон зогсоход нь Мойсе ертөнцийн эзнээ байгаа тэрхүү өтгөн харанхуй үйл рүү ойртон очлоо. Тэгтэл мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь: Израильчуудад чи энэ үгийг хэлсэгүй. Өөрийнхөө оршин буу газраас үгээ хэлхийг минь та нар харлаа. Та нар надтай тэрсэлдэн өөрсөддөө зориулсан алт мөнгөн бурхан бүтээжүүл болно. Харин шороо овоолон өргөлийн ширээ засаад надад өргөсөн хойны ямаа үхрийг түүн дээр шатааж байхтун. Надтай ив найрамдал тогтоох өргөлийг бас тэнд өргөж байхтун. Өөрийн нэрийг өргөмжлөн дуудаж байх газрыг
Тухай бүртэнд би өөрөө заан өгч, тэнд би та нар дээр хүрэлцэн ирээд ерөөж байх болно. Харин та нар надад зориулсан өргөлийн ширээг чулуугаар засахдаа засч бэлтгэсэн чулуу хэрэглэж үл болно. Учир нь чулууг засахын тулд ямар нэгэн багаж хүргвэл тэр чулуу миний хувьд бузар болох юм. Надад зориулсан өргөлийн ширээг өндөр газарт засаад шатаар өгсөн явж үл болно. Учир нь гэвэл намайг өргөмжлөн хөндлөх үедээ бүсэлхийнээс доошох нүцгэн бие махбодоо бүү харуулж багтун гэв. За 21-р бүлгийг үргэлжлүүлэн уншийе. Энэ нь Израильчүүдийн дагаж мөрдүүл зохих хууль дүрэн болно. Үүнд хэрвээ та нар еврей эрчүүдийг боол болгон худалдаж авбал 6 жил болцлоод 7 дахь жилдээ түүнээс ямар ч өр төлбөр шаардалгүйгээр чөлөөлөн явуулах хэрэгтэй. Худалдаж авах үед боол нь ганц бие байсан бол чөлөөлөгдөхдөө мөн л ганцаараа явах ёстой. Харин гэр бүлтэй байсан бол чөлөөлөгдөхдөө гэр бүлтэйгээ явах ёстой. Харин эзэн нь боолыг худалдаж авсны дараа боол нь гэр бүлтэй болж улмаар үр хүүхэдтэй болсон бол боолын гэр бүл үр хүүхдүүд нь эзнийх болно. Ийм тохиолдолд боол ганцаараа чөлөөлөгдөнө. Харин тэр боол нь би эзэндээ болон эхнэр хүүхэдтэй хайртай учраас чөлөөлөгдөхийг үл хүснэ хэмээн сайн дураараа шийдвэл эзэн нь түүнийг ертөнцийн эзний сүмд авчирч үүдэн дээр нь юм уу үүдний босгон дээр нь зогсоогоод чихийг нь шүүгээр цоолж түүнээс хойш тэрхүү боол нь насан турш эзнийхээ харьяат буюу унган боол нь болно. Хэрв ямар нэгэн хүн охиноо боол болгон худалдал авсан хүн нь түүнийг чөлөөлөхдөө эрэгтэй боолын адилаар чөлөөлөхгүй. Хэрв боол эмэгтэйг эзэн нь эхнэр болгон аваад сэтгэлд нь нийцээгүй бол түүнийг зөвхөн эцэгт нь буцаагаад зарж болно. Эзэн нь нэгэнд тэр эмэгтэйг хохироож байгаа учраас гадны ямар нэгэн хүнд зарж үл болно. Эзэн нь боол эмэгтэйг хүүдээ эхнэр болгон худалдаж авч өгсөн бол түүнийг төрсөн охиныхоо адил үзэх хэрэгтэй. Хэрвээ эзэн нь хожим өөр эмэгтэйг эхнэр болгон авбал урдын тэр боол эмэгтэйг ад үзэж хоол хүнс хувцас хунар болон гэр бүлийн харьцаатай байх эрхийг нь хасч үл болно. Эзэн нь боол эмэгтэйн эдлэх ёстой дээрх 3 эрхийг хангаж өгч чадахгүй бол бүр мөсөн чөлөөлж явуулах хэрэгтэй. Ийм үед түүнийг чөлөөлөхдөө ямар нэгэн өр төлөөс шаардаж үл болно. Хүн цохиж алсан хүнийг цаазаар авч багтав. Харин зориудаар биш санамсаргүй тохиолдолд бусдын амь насыг хохироосон хүнийг цаазлах ёсгүй бөгөөд миний зааж өгсөн газарт тэр хүн дөрвөж очиод амь хоргодов. Өшөө хонзон авах гэсэн этгээдээс зугтаж болно. Бусдад санаатаагаар халдан зориудын сэдэлтээр хүн алсан хүн миний сүм рүү зүхтан ороод өргөлийн ширээнээс зууран авсан үед үүнийг нь үл хэрэгсэн цаазаар авч багтав. Эцэг эхээ зодож алсан хүнийг цаазаар авч багтав. Хүнийг хулгайлан авч өөрийн өмч болгон ашиглах юм уу? Эсвэл бусдад боол болгон зарсан хүнийг цаазаар авч багтав. Эцэг эхээ хараасан хүнийг цаазаар авч багтав. Хоёр хүн хэрэлдэн маргалдаж нэг нь нөгөөгөө чулуугаар юм уу гараараа цохиж хөнгөн гэмтээхэд гэмтэл авсан хүн нь нас бараагүй боловч хэвтэрт ороод дараа нь таягтай явж чаддаг болвол гэмтсэн хүнийг бүр мөсөн эдгэртэл нь мөнгөөр тэтгэх хохирлыг гүйцэд төлөвлөхөөс өөр шийтгэлийг нэмэн оноож үл болно. Эзэн нь эрэм ямар нэгэн боолоо цохон шууд алсан бол түүнийг хатуу цайрлуулж багтав. Харин боол шууд өхөлгүй 1-2 хоногтой амьд байсан бол эзнийг нь шийтгэх хэрэггүй. Учир нь боол хүн бол эзнийхээ өмч хөрөнгөнд тооцогдох учраас хөрөнгөө алдсан нь түүний хувьд хохирол буюу шийтгэл нь болно. Хоёр эр хүн зодолдож байгаад жирвсэн эмэгтэйг санамсаргүй дайрч хүүхдийг нь дутуу зулбуулсан боловч эмэгтэй бие цаашид ямар нэгэн гэмтэл учраагүй өнгөрсөн бол
Түүнийг гэмтээсэн хүн шүүхийн шийдвэр ёсоор эмэгтэй нөхрийн шаардсан бүх мөнгийг өгч хохирлыг төлөх хэрэгтэй. Харин ямар нэгэн гэмтэл учирсан бол амийг амаар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр, түлэнхийг түлэнхийгээр, шархыг шархаар, зодуурыг зодуураар хариулан зээрлүүлэх тун. Эзэн нь Эрэм ямар нэгэн боолынхон нүд рүү цохиж гэмтэн сохолсон бол үүнийхээ төлөө тэр боолыг бүр мөсөн чөлөөлж явуулах ёстой. Эзэн нь Эрэм ямар нэгэн боолынхон шүдийг цохон унагвал учруулсан хохирлыг төлөхдөө тэр боолыг бүр мөсөн чөлөөлж явуулах ёстой. Эрэм ямар ч хүнийг мөргөн алсан бухыг чулуугаар шидэж алах хэрэгтэй. Харин махнаас нь идэж үл болно. Гэхдээ бухын эзэнд ямар нэгэн хариуцлага ноогдохгүй. Харин урд нь хүн мөргөх гэдэг байсан бухыг сануулсаар байтал эзэн нь хашилгүй чөлөөтэй явуулж тэр нь хүн мөргөж алсан бол тэр бухыг чулуудаж алаад эзнийг нь бас цаазалж байх тун. Гэвч нас барсан хүний төрөл садан нь бухын эзнийг цаадуулахын оронд мөнгө төлүүлэх санал гаргавал шаардсан мөнгийг нь төлөөд эзэн нь ам хохирлгүй гарч болно. Бухан эрэгтэй эмэгтэй ямар нэгэн хүүхдийг мөргөж алсан бол мөн дээрх хуулийг баримтлан эзнийг нь шийтгэн. Харин бухан ямар нэгэн хүний Эрэм боолыг мөргөж алсан бол тэр бухыг чулуудаж алаад бухын эзэн нь боолын эзэнд 30 шекел мөнгө төлөх хэрэгтэй. Хэрэв хүн газар ухсан нүхний тагийг авч хайсан юм уу? Эсвэл нүх ухаа таглалгүй орхин бусдын үхэр ээлжиг адгуус мал тэр нүхэнд унаж өгсөн бол малын эзэнд хохирлыг нь бүр мөсөн төлөөд малыг уг хүн өөрийн болгон авч болно. Хэрэв ямар нэгэн хүний бух өөр хүний бухыг мөргөж алвал хоёр эзэн нь амьд үлдсэн бухыг зараад мөнгийг хувааж авахаас гадна өгсөн малын махыг адилхан хуваан авч болно. Гэвч урд нь мөргөх гэдэг байсан бухыг сануулсаар байтал эзэн нь хашилгүй байлгаснаас тэр бух бусдын бухыг мөргөж алсан бол эзэн нь өгсөн бухын эзэнд амьд бух өгөөд мөргүүлсэн бухыг өөртөө үлдэн авч болно. За үргэлжлүүлээд 22 дугаар бүлгийг уншъя. Хэрэв ямар нэгэн хүн бусдын хонь үхэр малыг хулгайлаад нядалсан юм уу зарсан бол нэг бодыг 5 бодоор, нэг богийг 4 богоор тооцсон нугалж төлөх ёстой. Хулгайч шөнийн цагаар айлд ороход эзэн нь хөрөнгөө хамгаалахын тулд түүнийг цохиж алвал гэрийн эзнийг хүний ам буснуулсан хэрэгт татж болохгүй. Харин өдрийн цагаар ийм хэрэг гарвал хүний ам хөнөөсөн хэрэгт тооцно. Хулгайч авсан юмаа заавал буцааж төлөх ёстой. Хэрэв төлж чадахгүй гэвэл түүнийг хулгай хийснийх нь хариуд боол болгон худалдаж бай. Хонь үхэр илжиг гэх мэт ямар нэгэн малыг хулгайлсан хүнээс тэр малыг амьдаар нь олвол 2 дахин нугалж төлүүлнэ. Хэрэв ямар нэгэн хүний мал өөр хүний тариалангийн талбай болон усан үзмийн цэцэрлэгт орон сүйтгэвэл эзэн нь өөрийнхөө ургацаас хамгийн сайныг нь шилэн авч хохирлыг нөхөн төлөх ёстой. Хэрэв ямар нэгэн хүн гал алдснаас болоод өвс, бут, ургамал болон өөр хүний ургац мөн ургаж эхэлсэн тариан талбайг хөнөөвөл гал алдсан хүн учирсан хохирлыг бүрэн гүйцэд буцааж төлөх ёстой. Хэрэв ямар нэгэн хүн айлд мөнгө болон үнэт зүйлээ хадгалуулсан байтал тэр айлд хулгай орж орсон хулгайч нь баригдсан бол 2 нуглан буцааж төлөх ёстой. Харин хулгайч нь баригдаагүй бол хадгалж байсан айлын эзэн уг зүйлийг авсан эсхийг ертөнцийн эзний өмнө заавал олж тогтоох ёстой. Хэрэв 2 хүн үхэр илжиг хойно мал хувцас хунар эсвэл ямар нэгэн алдагдсан хөрөнгөний тухай маргаан гаргаж хоёулаа минийх гэж үзвэл энэ хэргийг ертөнцийн эзний өмнө тэгээд худал хэлсэн нь илэрхий болсон этгээд нөгөө хүнд уг зүйлийн үнийг
Хоёр нуглан төлж өгнө. Хэрв ямар нэгэн хүн бусдын үхэр, ээлжиг, хойно малыг харж байгаад тэр мал нь үхэх юм уу гэмтэж эсвэл хүн хараагүй үед хулгаад алдагдсан бол эзэн нь харж байсан хүний хамт мөнхийн эзний өмнө энэ хэргийг шийдүүлээд малыг нь харж байсан хүн бусдын юмыг аваагүй гэдгээ тангаргалах хэрэгтэй. Тэгвэл малын эзэн нөгөө хүний гэмгүй тооцох бөгөөд төлбөр шаардаж үл болно. Харин харж байсан хүн малыг хулгайлсан бол эзэнд заавал буцааж төлнө. Хэрв тэр мал ямар нэгэн зэрлэг амьтанд бариулсан бол харж байсан хүн яг тэр малын сэгийг үзүүлвэл түүнээс төлбөр шаардаж үл болно. Харин ямар нэгэн хүн бусдын малыг түр хэрэглэхээр аваад малын эзэн хажууд нь байхгүй үед нөгөө мал нь өгсөн юм уу гэмтсэн бол малын эзэнд хохирлыг нөхөн төлөх хэрэгтэй. Харин малын эзэн тэр үед өөрөө дэрэгдэн байсан бол малыг түр хэрэглүүлэхээр авсан хүн эзэнд нь хохирлыг төлөх ёстой. Хэрвээ тэр малыг хөлсөөр хэрэглэхээр тохирсон бол эзэн нь хөлсийг авснаар хохирлгүй болсонд тооцно. Ямар нэгэн эрэгтэй нь өөр хүнтэй сүү тавиагүй бөгөөд хөндөгдөөгүй бүсгүйг уруу татаж ятгаад унтсан бол эцэгт нь энж төлөөд бүсгүйг заавал аваад эхнэрээ болгон авах ёстой. Харин эцэг нь охиноо тэр хүндтэй гэрлүүлэхээс татгалзвал хөндөгдөөгүй бүсгүйг нөхөрт гаргахад зарцуулах хэмжээний энжийг тэр хүн эцэгт нь мөн л өгөх ёстой. Илвчин болон удган эмэгтэйг цаазаар авч байхтун. Ямар нэгэн үхэр мал амьтантай хордсон хүнийг цаазаар авч байхтун. Мөнхийн эзэн надаас өөр ямар нэгэн юмыг шүтэн биширч өргөл өргсөн хүнийг орон мөргөө устган хайж байхтун. Нутаг оронд чинь оршин сууж буй харийн хүнийг зүгээр байхад нь муу юм хийн дарлаж үл болно. Та нар өөрсдөө нэгэн цагт Египтэд оронд харийн хүмүүс байснаа санагтав. Бэлэвсэн эхнэр өнчин өрөөсөн хүүхдэд хатуу харгас хандан дарлаж үл болно. Хэрв тэд ямар нэгэн хүнд дарлуулад надаас тусламж гун орилвол би тэдний уйлах дууг сонсох болно. Тэгээд миний уур хилэн хөдлвөл дайсан этгээдийг нутаг руу чинь оруулан та нарын эхнэрүүд бэлэвсэрч хүүхдүүд чинь унчрах болно. Хэрв та нар миний ард түмэн Израильчүүдийн дотроос ямар нэгэнд нь ядуу нэгэнд нь зээл өгвөл албан ёсны зээл олгох болзол тавь. Хүү шаардаж болохгүй. Зээлийн хүү тогтоож үл болно. Хэрв та нар хэн нэгэн зээл өгөхдөө гадуур хувцсыг нь барьцаанд авсан бол нар жаргахаас өмнө буцааж өгөх хэрэгтэй. Тэр нь түүний биеэ дулаад сулах цорын ганц хувцас нөмөрч унтах цорын ганц зүйл бол шөнийн сэрүүнд юугаар биеэ хаацалах вэ? Хэрв тэр хүн надаас тусламж гун орилвол би түүний уйлах дууг сонсно. Учир нь гэвэл өрөвч нэнжин сэтгэл нь миний нэг мөн чанар мөн. ертөнцийн эзнийг хизээж басамжилж болохгүй. Басгүй өөрсдийнхэн удирдагчдыг хизээж харааж болохгүй. Ургац ногоо усан үзмийн дарсныхаа дээжээс ертөнцийн эзэн надад өргөл болгохыг хойш нь тавьж үл болно. Айл бүр анхны хүүгээ надад заавал өргөж байх ёстой. Үүнээс гадна өхөр хойно малынхаа анхны эр төлбөрийг надад өргөн барьж байгт. Тийм малыг төлөлснийхэн дараа эхтэй нь хамт 1-7 хоног байлгаж байна. Харин 8 дахь өдөрт нь надад өргөн барьж байгт. Та нар миний ариун хүмүүс байх ёстой учраас зэрлэг амьтанд бариулж өгсөн малын махыг идэж үл болно. Махыг нь нохоод хайж өгч байгт. За 23 дахь бүлгийг уншийе. Худал үг хизээж бүү мэдүүлэгтэн. Хорон санаатны гар хөл болж өчргсөн хүний талд орон худал мэдүүлэг өгч үл болно. Олны аясыг дагах нэрээр буруу муу үйл хийж үл болно.
Олны саналтаа нийцэхгүй харш бодолтой хэрнээ. Тэдний сэтгэлд нийцүүлэхийн тулд ходол мэдүүлэг шүүхэд өгч шудраг байдлыг гуйлж үл болно. Тэрч байтугай ямар нэгэн хэрэг хийсэн хүнийг ядуу гэсэн шалтгаанаар өрөвдөн тал дохоо татж үл болно. Өст хүний чинь үхэр мал ээлжиг төөрсөн байхад тааралдвал барьж аваад эзэнд нь заавал аваачиж өгч багт. Өст хүний чинь унаа мал ээлжиг ачаандаа түүртэд сүхэж байгааг харвал дэрэгдүүр нь нүдээ ханаад өнгөрч үл бол. Харин ачааг нь хөнгөлж өгөөд өргөн босгож багт. Шүүхээр хэрэгээ шийдвүлэх эрхийг нь ядуу хүнээс хасч үл болно. Аливаа шүүх хуралд ямар нэгэн шудраг бус явдал гаргаж үл болно. Түүнчлэн гэмгүй шудраг хүнийг цаазалж үл болно. Учир нь гэвэл хорон муу юм хийсэн хүнийг би хизээж зөвтгөж үздэггүй. Зүгээр өнгөрөөдөггүй чанартай. Хээл хахвал хизээж бүү авахтун. Учир нь гэвэл хээл хахвал шудраг үннийг нүдгүй болгож гэмгүй хүнийг түлхэж унгах үндэс нь болдог. Орон нутагтаа оршин сууж буй харийн хүнийг хизээж бүү дарлан хэлмэгдүүлж байгт. Та нар өөрсдөө нэгэн цагт Египт нутагт харийн хүн байсан учраас хүний нутагт суух нь ямар болохыг сайн мэднэ. 6 жилийн турш тарайн талбайд ургац тарж хураагаад 7 дахь жилдээ тэр талбайг амраахтаа анжисны хошуу бүү хүргэж бай. Тийнхүү ядуусын түүж идэх үр тариаг тэнд орхин үлдснийг нь хээрийн зэрлэг амтнд үлдээж багт. Усан үзмийн хүрээлэн болон чидүүн жимсний цэцэрлэгийг ч мөн ийм маягаар амрааж багт. Үхэр мал ээлжиг унаа болон галга боломтонд чинь төрсөн боол зарц орон нутагтаа оршин сууж буй харийн хүмүүсийг бүгдийг нь амраан тамир тэнхээ сэлбүүлэхийн тулд 7 хоногт 6 өдөр ажиллаад 7 дахь өдөртөө амарч багт. Та нар мөнхийн эзэн миний хэлсэн энэхүү үг бүрийг анхааран сонсоод дагам өрдөгтөн ямар ч бурхныг дуудаж үл болно. Тэрч бүх хил амнаасаа нэрийг нь хүртэл унгааж үл болно. Жилд 3 удаа надад зориулсан дараах баяр ёслолуудыг тэмдэглэж багт. Үүнд эсгээгүй талхны баярыг ёслон тэмдэглэж багт. Тэр баярын үеэр миний тушаасан ёсоор Египтээс гарснаас хойш он тооллын дагуу Абиб сард 7 хоногийн турш эсгээгүй талах идэж багт. Эдгээр баярын алийг нь тэмдэглэсэн надад өргөл өргөж багт. Миний өмнө гар хоосон ирж үл болно. Тарайн талбайд үр тариад анхны эрт ургацыг хураан авахдаа ургацын баярыг тэмдэглэж багт. Тэр баярыг тэмдэглэхдээ ургацын дээжээ надад өргөж багт. Жил бүрийн хожуу ургацыг хурааж дуусаад уртсны баярыг тэмдэглэж багт. Жил бүр тийхүү 3 их баярыг ёслон тэмдэглэхдээ Израилийн бүх эрчүүд их эзэн мөнхийн эзнийхээ өмнө хуран чуулж түүнийг өргөмжлөн хүндлэх ёстой. Мал нийтлээд надад өргөл болгон өргөлийн ширээнд цус цацахтаа хөрөнгөөр эсгсэн ямар нэгэн юмыг түүний хамт өргөж үл болно. Надад өргөхөөр нялсан малын өөхийг бүү хонуулж багт. Харин тэр өдөрт нь надад өргөл болгон шатааж багт. Жил жилийн анхны ургацынхаа дээжийг мөнхийн эзэн ертөнцийн эзнийхээ сүмд авчран өргөж багт. Хураг ишгийг ихийнхэн сүүнд чанаж үл болно. Өөрийнхөө бэлтгэсэн нутагт та нарыг дагуулan аваачхын тулд би ерөө бусын элчээ явуулна. Тийш очих замыг чинь тэр элч харж хамгаалах болно. Түүнийг анхааран сонсож хэлсэн үг бүрийг нь дагаж багт. Түүний өдөөс эсэргүүцэж үл болно. Нэгэнд түүнийг би өөрийнхөө нэрээр илгээсэн учраас түүнийг эсэргүүцвэл та нарыг тэр уучлахгүй. Харин түүний үгийг анхааран миний хэлсэн бүхнийг ёсоор нь болговол та нарын дайсан миний дайсан болж та нарын өстөн миний өстөн болно. Миний илгээсэн ёр бусын элч та нарыг дагуулan явсаар Имор, Хит, Периз, Хинан, Хив, Эвис үндэстнүүдийн нутаглаж буй газарт аваачхад тэр үндэстнүүдийг би газрын хөрснөөс арчин хаягуулна. Гэхдээ та нар тэдний бурхтын өмнө мөргөж хүндлэн тэдний ёс заншлыг дагаж үл болно.
Харин тэр бурхтыг бүрэн мөсөн устгаж хаяад хүн чулуун хөшөөнүүдийг нь бут цохих хэрэгтэй. Та нар мөнхийн эзэн ертөнцийн эзнээ өргөмжлөн дээдэлж явбал би та нарыг ерөн уух ус идэх болор ханган эмгэг өвчнөөс хамгаалж байх болно. Тиймээс та нарын дундаас үр хүүхэдгүй гэж гударсан, дутуу зулбан, гашуудсан эмэгтэй хизээж гарахгүй хагаад та нар амьдралыг хандлаа үзэн урт удаан насалцгаах болно. Өмнөх замыг чинь би засч өгөхдөө та нарыг эсэргүүцэн тулалдах гэсэн бүх улсыг айлган самууруулж үүнээс болоод өстөн дайснууд чинь цааш иргэн зугтцгаана. Хийв хинаа хий дүндэснүүдийг замаас чинь зайлуулахын тулд би та нарыг очихоос өмнө тэднийг айлган сүрдүүлнэ. Би тэдний ганцхан жилийн дотор газар нутгаас нь хөөн зайлуулж чадах боловч та нарыг бодоод тэхэхгүй. Хэрвээ тэнд хөнгөө зилүүд болвол зэрлэг араатнууд хэд олшрон та нарт гай учруулж мэднэ. Тиймээс би тэднийг айжим мажмаар замаас нь шахан зайлуулж тэр болтол хүн амчин олшрон тэр бүх газар нутгийг эзлэн авч чадгаар болно. Тиймээс та нарын нутаг зэгсэн тэнгисээс газрын дундад тэнгис хүртэл хээр цөлөөс Ефрат мөрөн хүртэл тэлсэн хэл хязгаартай болов. Тэнд байгаа бүх үндэстнийг би та нарын гарт өгөхөд та нар тэднийг өөрсдөө хөөн зайлуулна. Гэхдээ та нар тэдэнтэй болон тэдний ямар нэгэн бурхантай гэрээ хилцэл хийж үл болно. Та нарын эзэлсэн нутагт тэр үндэстнүүд амьдарч үл болно. Хэрэв тэд тэнд байвал та нарыг уруу татан миний эсрэг гим хийлгүүлнэ. Хэрвээ та нар тэдний бурхтыг хүндэлвэл тавьсан өрхөнд нь орж сүрнэ.